Эрхэм мөндөд хүн ертөнц подкастыг үзэж онцдог та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгыг мэдчилье. Хүн ертөнц подкастын 5 дугаар сарын нэвтрүүлгийн хүү хэлж байна. Хамгийн ихний нэвтрүүлэг ухамсарлахгүй нэвтрүүлэг маань сэтгэхүй гэдэг дотоод ертөнцийн 3 дахь нэгэн том төлөөлөл болох энэ төлөөллийн талаар та бүхэнд энэ сарда 3 нэвтрүүлгээр дамжуулаад сэтгэхүй хэмээхийн төлөвийн хүнд үзүүлдэг нөлөөллийн талаар нэлээд дэлгэрүүлж ойлголт өгөх ийм зорилго агуулж байна. За ухамсарлахын нэвтрүүлгээр ерөнхий чиг хандлага одоо энэ сэтгэхүйн чиг шугам ерөнхийд нь ярьж таниулна. За юуны төрөнд сэтгэхүй гэдэг маань бидний дотоод ертөнцид хамаатай дотоод ертөнцид шууд хамааралтай нэгэн төлөөлөл маань. За энийг бид нар бүгдөө ингээд сайхан хүлээгээд авах хэрэгтэй. Дотоод ертөнцид маань хамаатай зүйл бид нэр өөрсдийн мөн чанарыг оршоож түүний агуулгад хамаатуулж болдоггүй гэдгийг бид нэр төржин хоёр төлөөллийн талаар ярьж байхдаа мэдэж авсан тийм ээ. Тэгэхээр сэтгэхүй маань өөрөө мөн дотоод ертөнцийн нэгэн төлөөлөл учраас бид сэтгэхүйг хараад байх буюу сэтгэхүйтэйгээ нэг байх нөгөө бодол сэтгэл хоёртой нэг байж болохгүй түүнтэйгээ түүнийгээ зөвхөн ашиглана түүнд ашиглуулахгүй гэдэг энэ зарчмаараа бид нэр явах нь шүү дээ. Мөн л тэгж юм. Гэхдээ сэтгэхүй гэдэг маань нэлээд төвхтэй ийм төлөөлөл маань учраас бид нар бас ингэж нэр зохон ингэж задлах үүднээсээ сэтгэхүй гэдэг нэг юм нэр зохиж зааж байгаад тэгээд дотоод ертөнцийнхөө нөгөө нарийн төвшний ойлголтыг та бүхэнд хүргэж байгаа. За сэтгэхүй маань юуны төрөнд бидний нөгөө тэр дадал тэр зуршилтай мөн уйлдаатай ингэж явдаг нэг юм төлөөлөл. Дадуулгаар нэлээд тийм бичсэн тодорхой тийм одоо таны болоод тэр таны овог нэрийг бүрэн төлөөсөн хэмжээний ийм нэлээд өндөр дуугардаг тийм ёс журамж дүрм дэглэм ёс зүй шаарддаг ийм төлөөлөл маань сэтгэхүй юм байна. За юуны төрөнд сэтгэхүй маань бидний юг барьж авдаг вэ гэхээр одоо таны овог нэрийг юун төрөнд барьж авна. Би ламж явахтай инх тайв. Тэгэхээр би ламж явахтай инх тайв мөн үү мөн. Миний харагдах байдал буюу миний хүн төрөлд ирсэн ахын биетэй холбоотой энэ хүртэмжээр илэрч дамжигдаж байгаа бүх зүйлтэй энэ нэр овог нэр маань уйлдаатай хамаатай түүнд маш нарийн барилгатай явна. Энэ бол одоо ойлгомжтой зүйл. Би сэтгэхүй биш ээ гэж хэлхийн тулд би инх тайван биш ээ гэж хэлэх ёстой болж байгаа нэг юм дүр төрх ерөнхийдөө гарч ирнэ.
тэгэхээр би инх тайвнаас одоо биш болж инх тайвнаас урах болж байгаа юм тохиолдолд энэ бол сэтгэхүйн таалалд бол нийцэхгүй зүйл. Энэ нь юу гэсэн үг болж байна вэ гэхээр одоо би инх тайванд үдэх юм биш шүү дээ. Тийм ээ. Манай үзэгчид одоо үнийг ойлгож байгаа. Би бол инх тайвны биеийг ашиглаж буй амин сүнс. Миний амьд байгаагийн утга учир нь энэ сүнстэй байна. Шууд барилдлагатай, шууд уялдаатай учраас би миний ам агуулсан сүнс маань би өөрөө жинхнэр юм уу. Инх тайван бол энэ удаад энэ цаг үед та бүхэнтэйгээ хамт тоос хорвогийн тоосыг хөдлөж ингэж та бүхэнтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзах, учрах, өөрийн туршлагаа ярьж хуваалцах энэ зорилгын үүднээс инх тайвангаа би ашиглаж байгаа хэлбэр. Инх тайванг би ашиглаж сүнснийхээ хэргийг бүтээж аваа хэрэгжигч хүн. За ингээд явчингууд чинь л одоо нөгөө сэтгэхүйч харин тий чи инх тайван мөн тэгээд ч одоо сүнснийхээ хэргийг бүтээж байгаа хэрэгжигч юм. Ингээд байна. Энэ дээр нарийн энэ цаашлах тусмаа буюу задрах тусмаа их нарийн болоод ингээд задраад ингээд тэлээд байдаг. Тэгэхээр нөгөө одоо саяхан ярьсан тэр сүнслэг мөн чанар руугаа томилох тухайд би инх тайванд үдэх юм биш гэдгээ хэлж чадна гэж. Ингэж хэлж байх хэмжээнд очиж тэгж өөрийгөө сүнслэг ах уя гэдгээр нь оршнол гэдгээр нь хүлээж авах. Ийм төлөв төвшин байдал бидэнд тогтдог юм учиртай л да. Тэрнээс наан бид нар мэдлэгтүүдийг хүлээж аваад тэгээд үүнийгөө боловсруулад өөртөө ойлголт олгоод ингээд аваад явж явах юм учиртай. За нөгөө сэтгэхүйчин шууд л хүний нэр овог нэрийг нь бариад авдаг байх нь тийм ээ. Овог нэрээр нь түүнийг чи мөн. Чи ийм овогтой тэр мөн. Ингэж барьж авдаг гэсэн үг. Энэ баригдсан байгаагаа бид нар сэр цэхэрэггүй яваа үедээ мэддэггүй анзаардаггүй. Тэг мэддэггүй анзаарахгүй байгаа болохоор бид нар тэрэлгэж явна тийм ээ. Одоо тийм овогтой тэр мэ тэр би бол би тийм юм одоо тийм газар төрсөн тийм удам мөгшөлтэй тийм үндэстэй ястан энийгээс бид нар аюул сайн мэднэ. Би сүнс. Би энэ тэр нэр төдийх юм биш гэдгийг бид нэр сэр цэхэрэггүй байх үедээ бол хараахан нотолж батгалж чадаагүй түүндээ хурж тэр хүртэмжийг хүлээн авах хэмжээний ухамсарт ах суугаагүй байдаг. Ийм учраас бид нар дотоод ертөнцтэй эзлэгдэж байна. Дотоод ертөнц чинь чамд эзэн суудсан байна гэж хэлэх үндсэн шалтгаан болдог нь бид мдээгүй анзаараагүй мэдрээгүй явж байх үеийн тэр сэрэмжгүй байх энэ үеийн нөхцөл байдал шууд сэтгэхүйн хараат байдагтай холбоотой. Тэгэхээр сэтгэлээс өөр байна тийм ээ. Тэр сэтгэхүй болвол яг тогтсон байна. Сэтгэхүй ажиллагаанд ороход бодол тэнд тушаал биелүүлэхэд бэлэн гэсэн цэргийн ёсоор хурж иж ёсолж байгаа. Тийм цэрэг шиг шууд хурж ирдэг. Энэ ямар ч тань гэхээр сэтгэхүй чинь шууд өрг даалгавар өгдөг. За энд юм болоод байна. Тэнд тийм болоод байна. Энэ бол ингэж болохгүй. Эн чинь ийм байх ёсгүй. Энэ бол ёсон тозгой байна. Тийм учраас энийг болохгүй. Энэ үйл ажиллагааг цааш нь
үргэлжлүүлж болохгүй. Ийм одоо бодлоор бусад одоо сэтгэл ухаан энэ бүхэндээ нөлөөлдөг. Тэгэнгүүт нөгөө тэр болохгүй гэдэг энэ зарчим дээр нь одоо сэр цэхэрээгүй хүмүүний дотоод ертөнцид яг тогсдог. Жишээ нөгөө анх ингээд нөгөө нэвтрүүл ярьж хахад нэг хөөхд анх бий болоод ихийн хөвлөгөөс унаад тэгж явахдаа л дотоод ертөнцтэй болцдог гэжсэн. Тэгэхэд нөгөө таатай таагүй мэдрэмжээр хуцлагддаг. Тэгж бид нөгөө авахгүйх ухааны анхдагч нөлөөнд ордог тухай ярьжсэн та. Яг тэр таатай таагүй гэдгийг чинь дуртай дургүй болно болохгүй гэдгээр чинь авчираад цоочлцдог. Цэвэндээ хийждэг гэсэн. Данс бүртгэл тооцооны ийм төлөв төвшөнд сэтгэхүй ажилдаг гэж ерөнхийдөө ойлгож болно. Тэгэхээр бидний өдөр тутмын үйл ажиллагаанд сэтгэхүй гол үүрэгтэй оролцдог байна, тийм үү? Сэтгэлчин болохоор зөв ингээд зөв тэгмээр байна, ингэмээр байна гэдээсэн бол сэтгүүчин бол тэхгүй шүү, ингэхгүй шүү, тэгин шүү, ингийн шүү. Ингэх юм бол харин өстой болохгүй шүү. Ингийн шүү, тэгин шүү гэдээ ингээд байдаг байна шүү дээ. Сэтгэхүйг ингэж ойлгоно. Тэгэхээр болон болохгүйг хэлдэг энэ том дуугардаг нөхөр бол сэтгэхүй мэн байдаг байна. Жишээ нь бид нар ингээд хөөхд ахуй наснаасаа болон болохгүй тэг ийм гişээрээ өсөж том болцоодог шүү дээ. Наазах нь ихэд бид нар одоо гэрт амьдарч байх үед бол тэр халуун яндангаас гараараа байрж аваад төлөгддөг. Тэгээд хажуугаар нь ойрхон явахдаа хувцсунараа ингээд төлждөг. Тэгээд ингээд болохгүй хөөе хаа гэдэг нөгөө томчууд наав ээж нь болдог болохгүй тухай хэлж өгдөг. Тэгэхээр зэрэг бид нар нөгөө төлөгдөөд ингээд өвдөөд ингэсэн болохоор ингээд айгаад тэгээд тэр болохгүй гэдэг юм суудаг тийм ээ. Тэр болохгүй жишээ нь ингээд гал төлдсөн ингээд яг ил гал байж хахад ил гал руу бол гараа ингэж хийгээд тэгээд ингээд гараа дулаацуулж ингээд галан дээр ингээд гараа бариад иж болохгүй. Тэр бол төлөгдөн гэдгийг мэднэ. Тэр мэдхийн тулд эхлээ заавал тэр гал руу явж орсон байдаг. Юу юм бол гэ тэ хөөгд ахуй насандаа бид нар чинь юмыг үзэхгээл юм руу гүйж орчих гол юмн дээрээс унж гимтчих гэлээдэг. Энэ үед хүүхдэд юу байдаггүй байсан бэ гэхээр сэтгэхгүй байдаггүй байсан. Тэгэхээр тэр сэтгэхгүй гэдэг зүйл тогтоогүй байгаа учраас тэр хүүхэд юу ч мэдэхгүй байгаа гэсэн үг. Сэтгэн бодох үйл ажиллагаа тэнд явагдахгүй байгаа. Тэгээд шууд л ерөөсөө юурч хамаагүй шууд л яваал. Энэ үед одоо тэр галаар жишээлж ярьж яхад л гал хамгийн аюултай гэдгийг нь хүүхэд төлөгдөж байж мэдэх. Төлөгчний тэр халуун хүчтэй тэр төөнөлтийг мэдэрч ээж л тэр хүүхэд амар юм байна гэж хүлээж авдаг. Тэгэхэд яадаг байх нь түүн сэтгэхүйн тэр ой санамжтай холбоотой сэтгэхүйн гүн бат нотлогоо тэн суучдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүүхэд чинь одоо насан туршдаа галтай хамаагүй тоглож болохгүй. Энэ бол аюултай зүйл гэдгийг мэдчихнэ гэсэн үг. Ингээд сэтгэхүйн одоо энэ үйл ажиллагаа хар бага наснаас нь ингээд явцдаг учраас бид нар болон болохгүй хязгаартай ийм нөхцөл байдлыг одоо хүрээлэлд бид нар орчихдог. Тэгэхээр нөгөө болно гэдэг зүйлийн болохгүй гэдгийг нь бид заавал арчуулан жишиж түүнийг ингэж одоо авах гэх ухаанаа ашиглаж бид нар түүнийг заавал шүүн тунгадаг. Тэгэхээр сэтгэхүй маань юу гэсэн үг юм болохгүй гэдгийг одоо тэр галыг
жишээн дээр авахад энэ дэр галтай хамаагүй носолж болох уу, гал бол аюултай. Гал бол аюулгүй, галыг би эзэмшнэ гэд одоо том болчоод тэр хүн одоо тийм мэдрэмжээрээ юм уу тэр оюуны зүн совингоор мэдрээд тэр галыг эзэмшээд унтраагаад буцааж асаагаад өөрийн өдөр дүнжээр ингээд түүнийг эзэмшиж болох юм шиг санагдаад одоо тэгж бодлоо гэж бодоход сэтгхүүнд ихгүй шүү дээ, тийм ээ. Сэтгхүү бол бас гүч өвчин дутаа явуулгийн шүү дээ. Энийг сэтгхүй гэж байна. Уг нь бол усанд орох аюултай. Одоо энэ гол мөр одоо нуур зурм энэ өстө орж болохгүй аюултай гүн гүнзгий хөлгөө. Наад нуур ч хөлгөө нуур шүү. Болгоомжтой байгаараа гэдэг ингээд байдаг. Гэтэл усан цэлж сурна гэж нэг асуудал байна. Тэгээ усан цэлж сураад тэгээд тэр хөлтөө байна уу хөлгөө байна уу нуурн цайхан сэлээд тэгээд гарч ирээд ингээд нэг тийм усан сэлэлтийн нэг тийм гимнастик те ийм зүйлийг ингээд эзэмшихэд сэтгхүү чинь эхлээд зөвшөөрөхгүй нь шүү дээ. Хөвч живж өгөх нь үү? Тэгэхээр нөгөө тэр болохгүй зүйлийг болохгүй л гин. Хүүхэд байхдаа бид нар болохгүйгээ мэдээд ингээд янз бүр ардын уламжлалт ёс одоо энэ уламжлалыг хүлээж аваад түүгээрээ дамжуулаад бид нар амьдралдаа бас үн цэнтэй ахуйг бүтээдэг. Ялангуяа Монгол энэ уламжлалт ёс ахуй энэ маань бол бидэнд амьдралын хар ухаан болж бидэнд суудаг. Энийг баг байхад болон болохгүй гэдгийг нь хэлж өгч зайлшгүй шаардлага яагаад гардаг гэхээр нөгөө сэтгхүү суугаагүй байгаагүй нялхалж хүүхдүүд байгаа учраас тэдэнд болдог болдгойг нь хэлж өгч явах ёстой. Энэ бол ойлгомжтой зүйл тийм ээ. Тэгээд тэр нь ингээд том босоор ингээд одоо жишээ нь сая усан сэлж одоо усанд хамаагүй орж болохгүй. Усыг басч болдгоо юм гээд ингээд хэлж яхад тэр хүүхэд өөрийн мэдлэг усанд орж сэлээд тэгээд урсгал сурж сэлээд ингээд бүр айгүй сурхай шомбож сэлж шомбож сурчих. Тэгээд аав ээжтэй үзүүлээд сэлж үзүүлээд инглээ гэхэд аав ээж нь хизээч тэр мундаг байна. За чи усыг эзэмшчээ гэж хизээч хэлэхгүй. Нэгдүгээр усыг хизээж басаж болдгүй. Далайг бүү янд гэж үгдээ тийм ээ. Эрийг бүү бос, далайг бүү янд гэж. Тэгэхээр усал бол ус. Энэ бол чиний одоо яг амьдрах амьсгалах орчин биш. Чи бол загас биш. Чи бол хурай газар амьдрах зохицолтой ийм сүүнд хичээлтэн амьтаа. Энэгээр л ерөөсөө ингээд тэр устай хамааралтай, тэр галтай хамааралтай бүх зүйлийг л хоригдж явах, үүсгэж байх буюу болохгүй гэдгийг нь хэлж байх юм. Тэр болон болохгүй хэлдэг нь сэтгхүү байгаад байгаа юм. Инхээр бид нар сэтгхүйн хараад энэ явдлыг бид одоо ингээд өдөр тутамдаа дадуулаад эн чинь он жилээр ингээд зузаарсаар байгаа тэр нь хэвийн үзэгдэл болоод хэвийн ийм амьдралын одоо дэг ёс болчихно. Тэгэхээр бид нар анзаарахгүй. Тэгэл ийм л байх ёстой ингэдэг аянаас өөрөөр байж болохгүй. Тэгэх юм бол болтгүй маа гэх. Тэгэхээр сэтгхүйн одоо хөөхд ахуунаас тэгээд л одоо өсөхнөөс ингээ явж идлэл нөгөө хүмүүжил бий болоод тэр хүмүүжилтэйгээ уялдсан сэтгхүү тогтож байгаа. Хүмүүжлэр бий болсон тэр сэтгхүйн нөлөөлөл нь насан туршид нь хоногшин үлдэж тэр хүнийг
тэр хүмүүжил нь өөрөө авч явдаг. Ингээд дараа нь боловсрол. Боловсрол нь мөн хүмүүжлтэйгээ уялдаад мөн сэтгхүүтэйгээ ингээд хамт. Сэтгхүүн таалалд энэ бүхэн уягдаж зангилагдаж явагддаг ийм учиртай. Тэгээд хүмүүжлэр дагаад ингээд хүүхэд том болох тусмал ингээд зан төлөвөнд төлөвшөөд ингээд ямар одоо зан ааштай болох нь тодорхой болоод ирнэ. Ингээд сэтгхүүн түүнийг нь яг бүртгэж авч байгаа юм шиг бүр ингээд хүснэгтлээд чи бол энэ ингээд баталгаажуулчихдаг. Тэрнээс өөрөө чи байж болохгүй. Чи бол энэ ийм л байх шүү дээ. Ягаад гэвэл чи тийм овгийн тэрний тэр. Тийм учраас чи ийм л байх шүү дээ. За чи бол ийм одоо зан төлөвийг өвлж авсан байна. Ийм хүмүүжлэр чи энэ зан төлөв болон баталгаажуулж нотолж баталсан байна. За ингээд боловсрлоор чи энэ удамшлынхаа энэ одоо генд байгаа энэ удамшлыг ингэж баталгаажуулж ингэж чи ингэж юм. Одоо жишээ нь ингэж яг тэр удам угшлын яг тэр одоо ёс дүрэн дээр болвол ёс уламжлал дээр болвол яг л энэ сэтгхүү ажилтдаг. Тэгэхээр одоо ингээд сэр зэхэрсэн хүмүүн заяагаа эрхэмд үзсэн ийм хүмүүнд болохоор сэтгхүүн тэр одоо өөрийгөө хамгаалах буюу өөрийн одоо эрсдэлтэй байдалд орхоос сэргийлсэн энэ одоо энэ сэргийлэх энэ үйл ажиллагааг эрхэлдэг энэ сэтгхүү хэмэх төлөөлөл маань бидний аюулгүй байдлыг хангаж өгдөг юм зүйл байх нь гэдгийг бид сэр зэхээрээ тэрхээр ханд ойлгоод харна. Тэгэхээр түүнийг бид яаж зөв ашиглах юм бэ гэдгийг мэддэг болчихсон. Түүнийг бид ашиглана шүү дээ, тийм ээ. Тэрнээс сэтгхүүд ашиглуулчаад яваад байхгүй гэсэн үг. Тэгэхээр сэтгхүүд ашиглуулна гэдэг чинь яана гэсэн үг юм. Сая хэллээ шүү дээ, тийм ээ. Би бол инх тайван биш ээ. Би инх тайвныг ашиглаж буй сүнс гэдэг. Энэс наан зөндөө юм болно тийм үү? Зөндөө юм бол энэ нь нөгөө нэг төгс утгаараа л тийм. Тэгэхээр нөгөө инх тайван ч нөрөө хин нэгэн шүү дээ, тийм ээ. Хин нэгэн хүн болон төгөлдрж учиртай. Тэгэхээр хин нэгнээсээ хүн болон төгөлдрж энэ үйл явцад сэтгхүй хэзээч зам тавьж өгдөг. Насан туршид чинь хаалттай хориг саад бивэрэл байгаад идэг. Бид нэр түүнийг даваад гарчихж болдог. Тэр хоригдсан хിവэрэл байж л байг. Сэтгэлтэй бол бид ингээ найзалчихна гэдэг нь шүү дээ, тийм ээ. Найзлаа л тэгээс найзын дундаа сайхан ингээ явчихад бол сэтгэлтэй асуудал гарахгүй. Сэтгэлийг бол тэгж өдөрдөж жолоодож болно. Сэтгхүүг бол бид нэр молигдож болно. Бид нар ухаантай төрөлтөө учраас сэтгхүүг бид молигдох болно. Тэр молигдох арга нь болохоор бидний оюунд байдаг. Бид нар сэр зэхэрсэн гэдэг маань хүмүүн заяаныхаа хэргийг бүтээх гэдэг энэ өндөр дээд энэ ухамсарын сэрэлтэнд бид нар цэрэлтийн зам мөрөөр замнах энэ шийдвэрийг гаргасан байхад сэтгхүүч зөвшөөрөхгүй гэдэг тийм ээ. Явж одоо яг энэ ухамсарын зам мөрөөр явж байхад л тэгээд өөрөө сэтгхүүтэйгээ учраа олчихсон сэтгхүү бол дотоод ертөнцийн нэгэн төлөөлөл гэдэг ингээд
мэдлэгийн ойлголтын энэ мэдрэх төвшөнд яваад байх боловч сэтгхүүч нь тэр ухамсарлаг зам мөрдөд хамт явж л байдаг. Үнэхээр түүнийг сэтгхүүг бүрэн задлаж түүнийг өөрийн иргэшэлтэй өдөр тутамд авахгүй бол тэр мэн хаа явна тэнд чинь явж л байна. Хойш болж байгаа юм уу? Болгоомжтой байгаарэ. Юмыг яаж мэдхөө? Болгоомж сэрэмжлэл илүүдэхгүй. Байнга л ингэж л байна. Тэгээд зөв зүйл дээр явж байгаа тэр зөв зүйл нь одоо яг батлагдаж нотлогдох гэдэг маань бидний ганц тоо төвчлөлийн буюу ганц тоо энэ зарчим дээр явагддаг учраас нөгөө сэтгхүүч нь түүнийг хүлээн авах ямар ч боломж байхгүй. Нөгөө сэтгхүүд тайван чанар байхгүй, ухаан байхгүй гэдэгтэй адилхан сэтгхүүч нь мөн ийм оюунлаг чанар байхгүй. Тийм болохоор энэ зам мөрийн тэр бодит бус чанарыг нь сэтгхүй бол хизээж ойлгодог. Сүнс гэдэг нь байхгүй гэдгээр сэтгхүй бол шууд л хэлнэ. Сүнс гэж байхгүй битгий мухар сүсгэлээд бай. Зүгээр урдах замаа хараад өглөө эрт босоод ажил хөдөлмөрөө сайн хийгээд наад урдхаа л хичээ. Ерөөсөө сэтгхүй нэг л хэлнэ. Юу олон долоо юм замуураад ямар баталгаа нотлого байгаа гэж наана чи ингэж байгаа юм. Наа чи ямар ч баталгаа байхгүй гэдгийг чи харж байгаа биз дээ гэдэг ингээд зүсэн зүйлийн юм баталгаа жишээ баримт нотлогоонууд гаргаж ирж ингэж мат тавиал. Харчи. Тэр тэргүй хүн бодиттой ингээд өвддөг хавддаг уталдаг хөшөрдөг энэ махан бие. Эн чин бодиттой байхад чинь тэр өөр зам мөн харагдахгүй бүзэгдэхгүй юу яваад байгаа юм чи ингээд. Тэгэхээр нөгөө ганц тод хөгжлийн энэ зарчим дээр л бид хөгжин өөрөөр боломжгүй шүү гэж байгаа чинь энэ сэтгхүүдээр очиод бүр яг гал гацдаг. Нам тавиалдаг. Эли юу өгсөн балаачин тэр юу тэр ухамсар зам мөр хаанагаан тэр чинь аль байна тэр жим ядастай хонглынх нь үзүрт байна өндөр чинь гээд ингээд зөвөр нэг анхан шатны ингээд энгийн ухааны төвшөнд ойлгуулах ямар ч боломжгүйгээр удаас ингээд ирсэн. 100% буруу чиний буруу гэл ингээд. Тэгэхээр сэрэмцэхээ ухаалаг ядаж ухаалаг тэгээд ингээд ухамсарлаг зам мөрийн тухайд дэргэцүүлээд энийг амин чанар руугаа хүн гэж зорих болох яг тэр агшинд л нөгөө сэтгхүүч нь эхлээд чимээгүй байдаг. Эхлээд чимээгүй байгаа л ингээд энэ мөчийн яах гээд байна гэсэн шиг ингээд дугаал нэгэ сахилга гутал гүүгээл ингээд орж гараал явж хахад аав нэг дугаад ингээд харж яадаг шүү дээ. Хурааж байгаа л ганц авдаг да. За тэгэхэд л станыг юм ойлгодог. Тэтгэхгүй яг тэгдэг. Балжганаалаа. За яах вэ? Балжган жил байж гэлээ. Тэгж байгаа чамаа нэг буулгаж авна гэх. Яг эцэг хүн шиг тэгээд эхлээд бол ингээрээс оролцдоггүй. Оролцоод байгаа юм шиг дэмжиж байгаа юм шиг байдаг. Тэгэл хүн чинь нөгөө нэг тэр хийсвэр нөгөө нэг дотоод ахуйдаал зүгээрстэй ингээд оволцоод хөвлцөөл. Ингэж яхад л нөгөө одоо яг сэтгэлчийн төвөний чинь өдөрдөө сэтгэлчин хамт ингээд хөвлцөөл дайвалцаал ингээд бодит бус чанар дээр бодит ахуйд боохгүй ингээд байгаа ийм үзэгдэл болоод жах хэтрээд ирэнгүүд сэтгхүүч нь бууцгаа даанар гээл юу хийгээд байгаа юм. Тэгж одоо өндөр дээгүр хөөрд ниснэ гэж тэр унаж өгөх гэж байгаа юм. Болцгоо даанар гээл ингээл
Тэгэхээр зэрэг нөгөө тухайн хүн өөртөө эзэн болох тухайд санаа сэтэл нь илүү их зоригдолтой, хүчтэй, эрч хүчтэй юм байхгүй. Нэг жаахан тийм өөртөө тийм итгэлгүй байгаа тохиолдолд шууд сэтгхүүхээ үгэнд ордог. Нэрэж тийм дээ тийм. За ингэж ингээл зүсэн зүйлийн бодоол тэгэл аргагүй нэрээс тийм дээ тийм. Ингээд болох маяг юу ч юм уу нэг тэр нэг тийм сүнслэг тэгээд одоо нэг одоо их гоё тийм одоо хүүхд залуучууд ингээ нийлээ суугаад ингээ нэг тийм ухамсарлалын тухай тэгээд тэр сүнслэг ахуйн тухай нэг гоё тийм юу хийсэн байж болно л доо уулзалт. Тэгээд гэр гэртээ харьцахаагаал ингээл маргааш ч юм уу ингээл бас үгүй юу ярьцгаач ба гэж бод. Шал хөрсөн дээр буухгүй юм яриа зөө тэр тэнгэрийн амьтан шиг л явцгаалаа да гэв. Тэгэл бибин рүүгээ яриад бибинээ шоолоо. Иймэрхүү байдал нь сэтгэхүйн үйл ажиллагаа явагддаг юм зүйл л дээ. Тэгэхээр хүний нөгөө ганц тоод чанар буюу өөртөө эзэн болох гэдэг энэ үгний гүн утга агуулга нь маш өндөр дээд хэмжээний ухамсарт авахгүй юм байна. Тэгэхээр бид нар тэнд одоо манай нэвтрүүлэг мэтийн энэ мэд одоо энэ сүнслэг аюунлаг ухамсарлаг энэ төрлийн нэвтрүүлэг юмыг үзээд тэгээд их сайхан санагдаж зөв мэт бодогдож байвч таны өөртөө эзэн суусан үгүй гэж л хамааралтай шүү гэдгийг л тэрнээс л бүх юм шалтгаантай дараачийн үйл явц зогсох эсвэл урагшлах энэ чинь танаас өөрсч хамаарна л гэж байна. Тэгэхээр бид нар хүмүүн заяа хэмээх энэ ганц тоот энэ чанар маань өөрөө оршихуун байдгийн хэмжээсийн тэр бүртгэлтэй ийм өндөр дээд заяаны сүнслэг ийм төрлөгээд байгаа тийм ээ. Тэгэнгүүт нөгөө хин нэгэн чигээрээ байгаад ингээд дуусах хүм болон төгөлдрч гэдэг энэ утга агуулгын чинь нандин чанар нь бидний мөнх гэдэг энэ сүнслэг энэ ахуйтай маань уялдаатай холбоотой гарч ирж байгаа. Сэтгэхүйн энэ үйл ажиллагаа бол сэтгэхүйн энэ нөлөөлөл энэ нь бол мөнх бусын чанарт хамаарч байгаа. Тэгэхээр мөнх бусын чанарт нэгэнтэл мөнх бус үзүүлэхээс наан болох хэмжээндээ хүртэл аюулгүй осол аваар багтай эрсдэл багтай амьдралыг туулах учиртай гэдэг. Ингээд сэтгэхүйн биднийг хамгаалдаг гэсэн үг байна. Тэгэхээр түүнийг буруу байх ёсгүй. Бас л нөгөө тэр ингээд үүсгэн устгах нь алга болгон гэсэн юм байдаггүй гэдэг маань мөнөө дахиад яригдана. Дотоод ертөнцөө угаасаа устгахгүй тийм ээ. Тэгвэл бид өгсөнтэй адил болно гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо яах вэ гэхээр бид өөртөө буюу мөнх чанартай нэгшин түүндээ бид эзэн бол. Тэгэхээр мөнх чанартайгаа бид нэг амин чанартай гэдгээ өөртөө нотлон батлахаар тухайн хүн дотоод ертөнцийн бүрэн эзэн болж ингэж байна. Тэгэхээр бид нар өөртөө эзэн болох ганц тоод энэ зоригдол, энэ чанар, энэ өгөгдлийнхөө тэр боломжит тэр хязгаарыг бид нар энэ нэгэн насандаа бүрэн ашиглах ийм эрч хүч дүүрэг ийм эрчимлэг оюунлаг ухамсарлаг
ийм амьдралаар бид нар амьдрах учиртай. Тэгэхгүй хин нэгэн чигээрээ байгаад бол амьдралсан болохгүй гэдэг шүү дээ, тийм ээ. Эний чи амьдрал гэхгүй. Эний чинь хөгжил гэхгүй, мөхөл гинэ гэдэг юм. Тэгэхээр нөгөө хүмүүн гэдгээ утгаараа бид нар хин нэгэн биш шүү болчихж байгаа юм, тийм ээ. Хин нэгэн биш учраас бид нар юм бэ гэдгийг додох юм ухаад бид нар хүн заяа. Хүн заяа маань өөрөө сүнслэг амин чанар буй учраас энэ заяа бий болсон юм а гэд. Ингээд учрал бүгдэлтэй энэ агуулгууд бие биентэй уусан нэгдээд бидрийг сэтгэхүйгээс аварч хамгаалах, сэтгэхүйгээ хүртэл аварч хамгаалах, тэр сэтгэхүйн тэр батнот, тэр цоож тэр маш бат бүх цэфнээс нь бид нар сэтгэхүй хүртэл өөрийг нь гаргаж чөлөөлөх ийм учиртай болчиход байгаа. Тэгэхээр бидний одоо сэтгэхүйтэйгээ бид нар хамтарч амьдрна гэдэг маань бид хүмүүн биендээ байхдаа энэ сүнс маань хүмүүн биендээ байхдаа болцоогүй ийм агшин хорон бүрт болцоогүй ийм ад сорсон ийм амьдралаар амьдардаг. Тэгэхээр бидэнд бяцлаглалын тэгээд энэ ухамсарлалын энэ зам мөрөөр замж байх үед бид болгоомж сэрэмжтэйгээ хамт байх учиртай. Тэгэхгүй болгоомж сэрэмжгүй байх юм бол бид нар өндөр уулан дээр гараад тэнгэр газрын давсар жинхэнэ одоо гүн бяцлаглаа үлднэ гэд. Тэгээд тэр одоо хэрэг бид нар сэтгэхүйн сэрэмж сануулга болгоомжлол гэдэг юм байхгүй бол бид нар хамаа намаагүй өндөр газар гарч байгаа тэндээс хайлж унах ийм эрсдэл байхыг үгүйсэхгүй гэдэг энэ утгаараа бид нар нөгөө сэтгэхүйтэйгээ хамт байх ийм учиртай түүнийг алга болохгүй одоо нухчин дарахгүй одоо алахгүй гэсэн үг тийм ээ устгахгүй гэсэн үг. Ер нь устгах нь төвэн гэсэн юм байдгүй юм шүү гэдгийг хэлээд байгаа тийм ээ. Тэгээд сэтгэхүй маань хэрэг ингэвэл ингийн шүү дээ. Наа чин ийм төдөн градусын хөтөн тэгээд энэ юу ч ийм эрсдэлтэй альтергатай гэдэг ингээд тооцоолуудыг аяндаа сэтгэхүй нь өөр гаргаад өгч. Тэнд тухайн хүний одоо хөгжил дотоод ганц тоо хөгжлийн тэр эзэн байрцуур тэнд өрөөс оролцох хэрэггүй байдаг. Ийм боломжтой. Тэгэхээр нөгөө сэтгэхүй нь урьдчилаад бүх юм тооцоолж өгнө гэсэн үг нэ шүү дээ. Тэр одоо жишээ нэгээд хүн одоо хэн нэгнээс хүн болон төгөлдрчөөд тэгээд энэ хүмүүн заяаныхаа хэрийг бүтээж яваа хүний тухайд одоо ярьж гин гэсэн үг л дээ. Тэгэхээр зэрэг тухайн тэр хүмүүн заяатан бол оролцохгүй нэ тийм үү. Тэгэхээр тэр хүмүүн заяатны дотоод ертөнц нь өөрөө бүх юмыг зохицуулан явна гэсэн үг. Тэгэхээр тэр хүн дотоод ертөнцтэй эзлэгдэхгүй буюу дотоод ертөнц нь одоо жишээ нь ингээд тээж ийм өндөр ууланд болонд гарч яах гэдэг юм дээр жишээ нь альтергадаа эрсдэл өндөртэй энийг ерөөсө бол гэж ингэж хэлэх хэрэгтэй байхгүй юу? Уг нь бол гэтэл одоо нэгэнт хүн болон төгөлдрчсөн энэ дотоод хөгжлийг эрхэмлэгч хүмүүний тэр сэтгэхүй нь болохоор юу гэж хэлдэг гэхээр ийм эрсдлүүд байна. Ингэж хамгаалж болох юм байна. Эсвэл өөр ийм сонголт байж болно. Энэ нь аюултай, энэ нь аюул арай бага, энэ нь ямар ч аюулгүй. Ингэж хэлж өгөөл орхино. Тэгэхэд нөгөө бясалгалтан буюу нөгөө тэр
ганц тод хөгжилтөн өөрөө шийдвэр гаргаад явчихна. Асар хүчтэй тасан шуурга болох нь байна. Тэр үед тэрүүгээр яваад хэрэггүй. Тэгэхэд сүнслэг ах уу маань өөрөө явна гэдээ явход яв. Тэгэхэд сэтгэхүйд угаал байна. Хүүш болохгүй яаж байгаа юм бэ? Энэс чинь болоо тэг ингэн чи зогс хүүш чи амнаасаа үдээ юу гэдэг ингэдэг тэр нөгөө нэг тэр эзэн байр суурнаас дуурдаг тэр тогтолцоо буюу тэр үүрэг оройл нь байхгүй намчиж чинь гэсэн үг юм. Тэр сүнслэг ах өөрөө би явна гэсэн л яв. Тэр ямар аюул дунд нь байгааг тооцно. Сонслоо, ойлголоо. Тэгтээ би явна гэж яв. Энэ нь яаж ийн вэхээр сэтгэхүй хараад биш болцсон байна тийм ээ. Сэтгэхүй хараад хамаагүй байна. Тэгтээ эрсдүүдийг тооцсон байна. Сайн байна. Ингэчээд явна гэсэн бол явна. Явахгүй гэвэл явахгүй. Одоо ингээд нэг л одоо ингээд байрлалд ингээд суугаад ингээд байгаад хэдэн 10 хоногор ингээд сууч. Одоо жишээ нь ингээд өсөглөн зарлая. Ингээд сэтгэхүйч юм бол ерөөсөө аимшигтайгаар одоо таны өмнөөс сэтгэхүйч нь өсөж өгөх байхгүй юу? Яаж байгаа юм бэ? Чи болохгүй шүү дээ чи. Юм идчихээс илсэн хүч аавн шүү дээ. Юмаа идээ чи одоо болооч гэж ингээл байна. Яг гэтэл нөгөө бяцлагч хүн бол бяцлуулаа гээд мацка байраад өсөглөнгөөр үзлүүлээл байна. Гэхдээ чи хизээ хүртэл ингэх гээд байгаа юм. Эн чин хэд хоног ингээд урагшлаг дуусахыг наадахсан гэхэд тэр бяцлагч хүн буюу тэр ганц тод хөгжилтөн бол юу ч хэлэхгүй. Түүнд тийм төдөөд тэнд ч одоосн тэгэнгүүт нь дуусгана. Тэр хүртэл би явна гэсэн юм уус байдаггүй. Агшинтаа л амьд байхыгаа л эрхэмлэнэ. Тэрнээс биш тэг нэгэн тэгсэн ингэсэн тэхийн тулд ингэн тэгээ дараа нь ингэн энэ тооцоол ерөөсөө энэ хэрэгжигч хүн дөрөөс огт байдаггүй. Инхээр нөгөө сэтгэхүйч юм бүр юу ч ойлгох болж байна. Энэ одоо энэ зүгээргүй. Энэ яг нэг гажигтай болчихлоо. Ингэж болохгүй гэдэг. Гэх мэт ингэж сэтгэхүйг ингэж ойлгох нь. Тэгээд нөгөө өөхөд ахуй наснаас ингээд нөгөө дадуулга энэ бүхнээс ч үүдэлтэйгээр тэр сэтгэхүйч юм бол бидний ингээд барьцсан байж идэг гэж шүү дээ тийм ээ. Тэр дадуулга нь угаасаа бид нар нөгөө дөрөвчийн нэвтрүүлгээр ярьж ирсэн задлахгүй бол тэр чинь бяцлагалтан болж нөгөө 50 бяцлагч чанар манартайгаа нэгдэх юм боломжгүй энд хаалт байгаад байна гэж. Тэгээд энэ дадал зуршлууд маань бидний бүр мөсөн илэрхийлдэг учраас тэр дадал зуршлаасаа салахгүй болов гэдэг ийм үг гараад ирдэг. Тэгэхээр тэр дадал зуршлуудыг бид нар зөвхөн задлах тийм ээ түүнийг мөн чанарт нь ингэж ил болгоод гаргаад ирэхэд чинь завхраал өөртөө алга болчихно гэсэн үг шүү дээ тийм ээ ингэж яриад байгаа. Тэгэхээр тэр дадуулга тэр дадал зуршлаар чинь дамжигдаж байгаа энэ зүйлсээс бид нар суралцж нөгөө сэрэмцэхээ авахын боломж бүрддэг юм а гэдгийг ингэж ойлгож явах хэрэгтэй байна. Дадал зуршил бол бидний үндсэндээ хөтлөөд насан туршид маань ингээд одоо яг нөгөө болон болохгүйгээр ингээд хэмжигдээд тэгээд бидэнд өв болоо суудсан байна. Тэгэхээр тэрийг бид нэр дараа чи өөрөвдөө өвдүүлээд ингээд тэгдгээр зааж заварлаад явдаг. Энэ дадал зуршлууд бол одоо энэ ахуйн соёлд бол их одоо гүнзгий шургаж орсон байдаг. Тийм чинь энэ ахуйн амьдралд бол
байх ёстой. Хэрэгтэй зүйл. Тэгээд өөрөө ч мэдсэн мэдээгүйгээр ингээд дадуулсан дадуулгууд байна. Энэ бүгнийг бид нар задлаад ил болгохоор л тэд нар чинь таны өмнө боёо сэрэм цэхэний чинь өмнө дуулууртай бүхийгээд ёслоод зогсно гэсэн. Тэгэхээр та тэдрийг жоохон яах юм? Хэрэглэх юм уу? Хэрэглэхгүй юм уу? Тэрийг өөрөө шийднэ гэсэн. Өөрийн дураар. Энэ нь бидний хийх ёстой ажил. Тэрнээс биш одоо энэ дадуулга, дадал зуршил энэ бүхэнтэй уялдаатай энэ бүхнээс хамааралтай ингээд яваад ах ёсгүй. Энэ чинь бидний хүмүүн заяаны ажил огт биш. Тэгэхээр бид нар ингээд дотроо их гоё тийм маш тийм сонирхолтой тоглоомор тоглож өөрөө өөртөө ингэж ажилладаг байх нь шүү дээ. Энэ чинь маш сонирхолтой. Юу гэдэг вэ? Гар утсан ордоо л ингээд ийм илэрж болоод ингээд дэлхийд янз бүрийн улс орны ч гэдэг юм ингээд тэр бүхнийг харж ингэж яах вэ? Өөрөө дотроо өөртөө ингээд ноцолдох, өөрийнхөө дотор орж үзэж тарах гэдэг нь өшөөх сонирхолтой. Энийг илүү сайн тогтоож аваад гар утсатайгаа харьцуулан бодож бас дүгнэж цэгнэрээ. Тэгэхээр өөрийн дотор гэдэг маань бидэнд бэлээхэн хичээл сургалт дуусахгүй. Таны нэгэн насанд дуусахгүй ийм хичээл сургалтын хөтөлбөр агуулгатай байж байгаа. Тэгээд үүнийг бид нар ажилласнаар тэр хичээлийг хийснээр энэ сургалтанд хамрагдсанаар бид нар тэр сургалтанд хамрагдана гэдэг маань бид нар ухамсарлаг, оюунлаг, сэрэм цэхээлгээр түүнийг таних, түүнтэй хамтарч ингэж суралцсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бидний сургалт байна үр дүнтэй болж хүм болон төвлөрч гэн боломж чинь алхам алхмаар л ойртдог. Энэ үүднээсээ бид нар дотоод боловсралтай болж ирдэг. Дотоод боловсрал гэдэг нь гадаад боловсралтай хамаагүй хүн өөрийнхөө ганц доод хөгжлийн энэ боловсруулалтын тэр хөгжлийн хэрэгцээр бид нар дотроо боловсрч байгаа энэ сүнслэг, оюунлаг, ухамсарлаг энэ ганц доод энэ боловсролыг дотоод боловсрал гэдэг. Түүнийг бид эзэмших энэ үүргийнхээ дагуу хүн нэг бүр адилхан гэж байна. Тэгэхээр өөрийгөө дүгндэг нэг тийм сэтгэхүйн тогтолцоо байна шүү дээ. За миний чтэй энийг ойлгох гэдэг чи. За би ч гэдэг нэг тийм өөрийгөө гээд тийм гэж бодсон нэг сэтгэхүйн таалал байна тийм ээ. Тэр тааллынхаа дагуу бол одоо хүн бүхэн хүн биш хэн нэгэн байж таарад байгаа юм. Тэгэхээр юу гэсэн үг болж ийнө вөхөр нөгөө сэтгэхүй эзэмшилтэй та байсаар байна л гэсэн үг байна. Би юм л хүн. Би энэс цааш байхгүй. Одоо тэгээд ингээд насан туршил одоо ингээд өөрийгөө ингээд нийгэмдээ тодорхойлчихсан хүн бол би надаас өөр юм гарна гэж байхгүй. Тэг ингээд ингэж явж байгаа л дуусаж өгөх. Нэг иймэрхүү маягийн нэг тийм хандлага нь угаасаа сэтгэхгүй энэ хаалт чинь таныг ерөөсөө цааш нь явуулахгүй. Яг тэнд чинь хорой барьцсан, шорончлцсон. Ингээд та сэтгэхүйхэн дотор ялтан маягаар ингэж л нэг амжууж байгаа. Ийм болж хоёрдог. Энийг сайн бодож үзэх ёстой байгаа юм. Тэгэхээр нөгөө хэн нэгэн байгаад ах уу хүн болох уу гэдэг маань бидний сонголтоос хамааралтай. Тэгтээ энэ нь мөн таны ухаалаг чанар чинь
хэр их ажиллагаатай байна гэдгээс хамаарч энэ нь бас шийдэх энэ рүү орох энэ зам мөрлөө алхах босхойг нь алхах үгүй энэ шийдвэр чинь таны хэрчээс хамаарна. Таны бодох чадвар хэр байна, сэтгэх чадвар хэр байна, ухаалаг чанар чинь ямар төвшөнд байна, энэ бүхнээс нь хамаардаг. Тэгэхээр нөгөө хүн ихэд ухаалаг болох гэж явсаар байгаад их насаа өдчихдэг. Тэгээд нэг 50-аас дээш наснд бол нэг ухаардаг, нэг тийм ухаалаг чанаранд сэргэх маягтай ингээд жаахан гүнзгий ухаан гаргах маягтай болдог. Тэгэхээр магадгүй одоо хүн ертөнцийн болоод хүний дотоод ертөнцийн тухай энэ мэдлэг мэдээлэл буюу энэ нь одоо гадаад боловсролтой хамжаад бага наснаас нь энэ мэдлэгийг олгох аваас хүүхэд 20 хүрэхэд аль хэзээний асар өндөр ухаалаг чадвартай болсон байж их юм боломжтой. Тэгэл 20 наснаас цааш өөрөө сонголтоо хийгээд оюунлагаар явах юм уу, ухамсарлагаар явах юм уу? Эсвэл ухаалаг чигээрээ өшөө илүү ухаанаа ашиглан бүр өшөө илүү ухаалаг боломжуудаа ашиглаа цаашаа амьдралаа залгуулах юм уу? Энэ бүх шийдвэрүүд тухайн хүний өөрийнхөө сонголтын асуудал бол үлдэх юм боломжтой. Ийм учиртай юм байгаа юм. Тийм тогтолцоо бидний одоо энэ гадаад боловсролын системд бол байхгүй байна л да. Тэгэхээр одоо ийм боловсрол олгогддоггүй учраас бид нэг 50 гарсан хойноо л ухаалаг болмор хайдна гэсэн үг юм байна. Тийм л одоо гадаад тогтолцоо бид үйлчилж байна гэсэн үг л дээ. Яг сүнсний туулсан замналын хэрэгцээс шалтгаална л да мэдээж. Тэгээд нөгөө эрэл хайгуул, тэгээд бодрол бясалгал энэ бүх юмнаас ч үүдэлтэйгээр залуу насандаа хүртэл ингээд сэрж ирэх ийм боломж одоо мөн энэ цаг үед маш их өргөн дийлгээр хэрэгжилт явагдаж байгаа. Гэхдээ хангалтгүй. 8 тэрбум хүн бүгд ижил тэнцүү боломжоор хангагдсан гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар зүгээр эргэн тойрныхоо одоо ингээд гэр бүлийнхаа тэгээд энэ ажил амьдралынхаа гадаа эргэн тойрны гудамж салгаад явж байгаа хүмүүсийг ингээд анзаглаад ингээд харахад эдгээр ч юм яагаачгүй байна даа гэж бодох. Тэгээд тэднийг басамжлах тий. Тэгээд тэднэртээ ингээд тэдрийг жоохон ингээд дорд үзэх юм санаа чинь мөнөө нөгөө сэтгэхүйч чинь гараад ирдэг. Тэгээ нэг жаахан сэрэмжихээ аваад түүндээ нэг жаахан хөтлөгдөөд нэг тиймэрхүү нэг бяцлал бүтээлийн ч гэдэг юм уу жаахан тийм ухамсарлаг оюунлаг хүмүүстэй нэг жаахан найзлаад хөрлөөд ингээд ирэхээр хүн нэг жаахан нэг өндрөөс хардаг болчдөг. Тэгээд нөгөө дотоод ертөнцөө уудалж нэ түүнийхээ задаргааг хийхгүй юм бол яг тэрэндээ баригдчихдаг. Тэгэл нэг өөрийгөө ингээд сэр зэхэрсэн гэдгийг мэдж байгаа учраас эднэр сэр зэхэрх болоогүй байна да. Яанда. Энэ үднээсээ тухайн хүн ингээд тэдэнд багшлах, зааварлах янз бүрийн тийм лекц семинар хийх, сургалт зохион байгуулах юм маягаар явж болдог. Гэхдээ энэ чинь нөгөө сэтгэхүйн үйл ажиллагааны шууд өдөртөмжөөр хийгдээд явдаг гэсэн үг байна. Хүн угаас яах учиртай юм гэхээр яг тийм үед одоо иш чаваас энэ хүмүүс нэр ягаачгүй байна даа гэж бодох яг тэр акшнд бол сэтгэхгүй та сайн байна уу? Та чи миний өмнөөс цөрхий дуугарч явах ч гэд шууд нүүрлдээд уулзах.
Тэгэхэд л нөгөө сэтгүү чинь уучлаарай ч гэдэг юм уу те. Нэг иймэрхүү хой чи миний өмнөөс юу гэдэг вэ гэдэг ингээд нэг одоо нэг хүнийг нөгөө нэг хүн тэглэхэд нөгөө чинь уучлаарай гэдэг ингэдэгтэй адилхан л байхгүй. Тэгэхгүй нөгөө сэтгүүгээ танихгүй бай. Сэтгүүгээ ингээд сэтгүүтэйгээ нүүр тулгуур уулзах энэ задаргааг ийгээгүй байгаа учраас л тэгээд тэрнийхээ дагуу эдгээр бон хэцүү яа. Эдгээр нэр юм өрөвдөлттэй ёо гэл ингээл юм онгорох маягийн юм өрдө үүсгээл. Энд чинь нөгөө сэтгүүн юу таламжаар бий болдог ч. Тэгэхэд одоо энэ сэрэмжтэй хүн бол тэр нөгөө дотоод ертөнцийн анхан шатны мэдлэгтэй хүн бол энэ чинь гадралчин шүү дээ тийм ээ. Тэрнээс биш одоо тэр хүмүүн заяар байгаа дөтлөх хүмүүн заяагаа эрхэм тооцож түүн рүүгээ зоригдож байгаа хэрэгжигч хүн бол хизээч тэгж хүмүүсд одоо ингээл зааварлаа тэгээ хүмүүсийг ингээд сургууль хүмүүжүүлээл тэгээд одоо багшаавын харилцаа үүсгээд ингээд явахгүй л дээ. Гэхдээ тэрнээс чинь энэ миний дотор өчнөө асуудал байна. Би өөрийгөө шийдвэрлэхэд надад миний нас хурлцахгүй шахуу байна. Юу та нартай мантай гэсэн энэ сэтгхүү хандлагаар хүн өөрлөгөө чиглэсэн. Тэр сэтгхүүгээ өөрлөгөө чиглүүлэх юм тэрийг л илүүд үзнэ. Тэгээд өөрийгөө дотроо өшөө их боловсруулна. Өшөө их өөртөө ажиллана. Өшөө ухамсарлаг. Энэ зам мөрлөгөөр улам л шумбал, улам л сэлж сураал дотгошоогоо л хандаад байна. Тэр дотгошлох гүн хэрэггүй явна. Тэр орчхороо тэлж байгаа далайч нь төдий чинь хязгааргүй. Окторгүй дайнд хэмжигдэх ийм учиртай. Тэгэхээр хүмүүн заяа гэдэг маань өөрөө окторгүй мөн чанартай гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Самсарлаг мөн чанартай. Самсарлаг окторгүй бичил хувилбар гэдэг байгаа. Тэгэхээр цөм нь энэ дотгошоогоо байна гэж тийм ээ. Цөм рүүгээ бид шумж сурах. Тэр даралтын хүчийг төвчж, түүнтэй зогчиж өшөө гүн зүй шумбах юм ажил бидний нэг насанд баг гүйцэхдэггүй шүү. Энэ ухаарлыг авсан хэрэгжигч мэсэлгэгч энэ хүн бол өөртөө ажиллагаа илүүд үзнэ. Жаахан мэдлэг олж авчаа түүнийгээ тэгэл бусдад зааварлах энэ асуудал нь бол тэр дотоод ертөнцөө таньж мэдж хүртэж байгаа хүнд бол ямар ч хэрэггүй ажил шал илүүц. Цагийн гарц болж хувирдаг. Тэгэхээр бид нар маш сайн юмэг ингэж бодож тунгааж эргцүүлж түүндээ өдөр тутам хэрэгжүүлэх тэр үйл хэрэгээ бид нэр нандинан ингэж тэр цаг хугацааг маш үнцэнтэй авч үзэх юм боломжтой. Тэр боломжоор бид нар илүү их өөрийгөө өргөж ирэх, босгож ирэх ийм боломжоор өөрийгөө хангаад байна гэсэн үг. Энэ чинийгээрээ бид нар хүмүүн заяаганыхаа хэрийг бүтээх энэ үйл хэрэг рүүгээ нэг алхамаар л ойртоод л байна. Тэгэхээр бид нэг сэтгэхүйн тааламжит энэ амьдралын хэм маягийг одоо нийгмийн тогтолцоо бол бүрдүүлсэн байдаг шүү гэдгээр их сайн ойлгож авах хэрэгтэй байна тийм ээ. Сэтгэхүйн тааламж гэдэг маань өөрөө сэтгэлтэй уялдаад түүн сэтгэлийн тушаалаар бий болж гарч ирсэн ийм хутган
ийм утга чанар гарч ирж байгаа шүү дээ. Нөгөө сэтгэл чинь би чаргалтай тайван баймаар, би даармааргүй байна, би халуучмааргүй байна, би гоё мэдж уумаар байна гэдгийг нь биелүүлж байгаа. Ийм тогтолцоог бид нар нийгэм болгон олуула бөөнөрөө хамтран амьдрах нийгэм гэж тодорхойлон бий болгосон байгаа. Тэгэхээр сэтгэхүйн тааламжид, сэтгэхүйн удирдамжаар бид нар нийгмийг бүтээсэй. Энэ цаашаа үргэлжлэн дараагийн 2 нэвтрүүлгээрээ энэ тухайга мөн задлаад та бүхэндээ тайлбарлан хүргэнэ. За өнөөдрийн ухамсарлахын нэвтрүүлэг ингээд өндөрлөж байна. Дараа иргэн уулзлаа. Түр баяртай.